За энэ хуулийн төслийг бол ерөнхийд нь дэмжиж байна. Анх удаага энэ байгаль орчны нөлөөллийн энэ хуулийн төслөөр нэмэлт өөрчлөлтөөр нийгмийн нөлөөллийн талаарх асуудлыг оруулж ирсэнд бол маш сайшаалтай хандж байна. Тэгээд олон гишүүд ч гэсэн энэ дээр бас саналаа хэлж байна. Гэхдээ нийгмийн нөлөөллийг оруулж ирсэн хэрнээ ганц хоёр үгээр одоо нийгмийн нөлөөлөл гэж хэлээд хязгаарласан юм шиг одоо надад санагдаж байна. Тэгэхээр нийгмийн нөлөөлөл гэдэг нь одоо яг юу юм? За нийгмийг орчин үеийн хүн амын уламжлалт амьдрал, ах уй, аж ахуйн хэлбэр, за хүн амын эрүүл мэнд, эрүүл аюулгүй орчинд амьдрах, за гэх мэтчлэн маш одоо өргөн хүрээнд энэ үр дагаврыг хэрхэн яаж тодорхойлох, за түүнийг одоо хэрхэн сааруулах, төсөл хөтөлбөр одоо хэрэгжиж байхад те одоо энэ байгаль экологийн нөхөн сэргээлтээс гадна хүний ахуй амьдралтай холбоотой энэ бусад зүйлүүдийг яаж тодорхойлсон, тодорхойлт нь бол маш хязгаарлагдмал одоо ийм төсөл орж ирсэн байна. Тэгэхээр ер нь бол энэ байгаль орчныг хамгаалах талаар өмнөх одоо энэ хуулиасаа нэлээд олон зүйлийн ухралтыг хийсэн юм шиг харагдаж байна. За хоёрт нь бол иргэд орон нутгийн оролцоог маш их хумж хязгаарласан байна. Тэгэхээр мэдээж хэрэг бол яг мэдээж төсөл хэрэгжихэд тодорхой хугацаа хэрэгтэй. За өнгөрсөн хугацаанд мэдээж хэрэг бас төсөл хэрэгжихэд маш олон одоо даваагүй байсан. Энэ бүгдийг бас хязгаарлах гэж, товчлох гэж үзсэн байх. Гэхдээ энэ бол эцсийн эцэс бид нар бол байгальтайгаа, за нийгмийн зохицолтойгоо хүмүүс нь л энэ нутагт амьдрах учраас энийг бол маш сайн одоо тодорхойлж өгөх шаардлагатай байсан гэж ингэж харж байна. За гуравт нь бол ерөнхийдөө энэ хуулийн төслийг уншаад түрүүн бас ган үлэг гишүүн хэлж илээ. Энэ төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн одоо бас хүсэл сонирхлыг илүү давмгай харсан ийм байдал харагдаж байна. За хэлбэршүүлэх нэрийн дороонд орон нутгийн иргэдийн оролцоог бол маш их хязгаарласан байна. Энэн дээр би ингээд хязгаарлалтуудыг бас ингээд харахад бол ерөнхийдөө та бүхэн одоо хязгаарлагдаагүй. За ингээд иргэд олон нийт сумын иргэд, аймгийн иргэд бол оролцоог нь маш хангалттай нээж өгсөн гэж байгаа боловч яг нөгөө тодорхой албан тушаалтнуудад одоо илүү их давуу эрхийг олгоцсон юм байдал харагдаж байна. Тэгэхээр энэ нь юу вэ гэхээр нөгөө авилгал хээл хахуул энэ одоо ихэнхдээ одоо энэ байгаль орчны уул уурхайн юм төслүүд л явагдаж штэ. Тэгэхээр энэ дээр бол ийм авилгал хээл хахуулыг бол их өвшүүлсэн юм шиг төсөл харагдаж байна. За ингээд миний асуулт бол энэ төслийн 7-14 дээр сум дүүргийн засаг дарга нь төсөл хэрэгжүүлэгчээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч ажлын 10 хоногт багтаан хариу өгөх бөгөөд энэ хугацаанд шийдвэрлээгүй тохиолдолд хариу өгсөнд тооцно гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө иргэдийн нийтийн хурал, багийн нийтийн хурал, нөгөө ард иргэдийнхаа санал хүсэлтийг авах, нөгөө уламжлалт те газар хүндэхгүй байх гэх мэтчлэн маш их олон одоо зүйлүүд энд орхигдож байгаа байхгүй. Тэгэхээр энэ түрүүний миний хэлээд байгаа ухрад болсон эндээс ингээд харагдаад байна. За энэ дээр нэг хариулт авчи. За хоёрт нь энэ төсөл хэрэгжүүлэгч нь төслийн товч танилцуулга газрын эрхтэй холбоотой баримт бичиг байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээтэй холбоотой хүсэлтийг тухайн сум дүүргийн засаг даргад гаргана гэж хэлж байна. Тэгэхээр энэ дээр газрын эрхтэй холбоотой бичиг баримт гэж яг одоо яг ямар хуулийн үг хэллэгт байдаг? Яг энэ газрын эрхтэй холбоотой бичиг баримт гэж ямар юмыг ойлгох юм бэ? Энэ дээр наривчсан бас тодорхойлтыг авъя. За 3 дугаар асуулт нь бол энэ төслийн 9-р зүйлийн 9-10 дугаар зүйлийн 15-д бичсэн байна л да. Төслийн нөлөөлөлд өртөх иргэд. За иргэд гэж хэнийг хэлж байгаа? За нөлөөлөлд өртөх гэдэг одоо орчинд ямар шалгуураар, ямар хүрээгээр тооцох гэсэн ийм аргачлалыг бас энэ дээр тодорхой зааж өгөөгүй ингэж харагдаж байна л да. Тэгэхээр ер нь бол бид нар 2000 оноос хойш энэ кадастрын алба бол ер нь уул уурхайн ихэвчлэн одоо уул уурхайн энэ бизнес энэ төсөл. За хариулах. За ажлын хэсгээс 4-р энэ дэр. Инхтэй гишүүний асуултанд хариулъя. Өмнөх хуулийн дээр бол байгаль орчны нийгмийн үнэлгээний асуудал огт тусгагдаагүй байсан үнэн. Гэхдээ яамнаас бол засгийн газрын 2023 оны 2 дугаар сарын 08 өдрийн 58 дугаар тогтоолын 2 дугаар хавсалтаар байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журмыг баталсан байгаа. Энэ үнэлгээний журмандаа бол бид нийгмийн үнэлгээний асуудлыг бас томоор оруулж ирсэн байгаа. 2-ын 4-ийн 2-ын 3 дээр
нийгэм, нутгийн иргэдийн амьдралын чанар, хөдөлмөр, эрхлэлт, аж ахуйн орлого, хөрөнгө, эрүүл аюулгүй байдал, эрүүл мэнд, хууль тогтоомжид заасан хүний эрх, ашиг сонирхол, гендер, соёл уламжлал гэх мэт сөрөг нөлөөллийг арилгах, зөрчигдсөн эрхийг сэргээх, шилжүүлэн суурьшуулалт, нөхөн олгорын үйл ажиллагаа, соёлын үеийг хамгаалах, олон нийтийн оролцоо, төслийн мэдээллийг ил тод нээлттэй байлгах, иргэдийн санал сонсох, төслийн үйл ажиллагаатай холбоотой аливаа нэг гомдол хүлээн авч барагдуулах, арга хэмжээ болон бусад төлөвлөгөөтэй уялдсан байдлыг хангана гэд оруулж ирсэн зохицуултыг оруулж ирсэн байгаа. Хоёрдугаар асуулт, газрын харилцаа гэдэг нь газрын гэрчилгээ авах процессыг хэлж байгаа. Энэ дээр бол тухайн үйл ажиллагаа явуулж байгаа төсөл маань тухайн орон нутагт газар аваад энэ дээрээ объект бариад үйл ажиллагаа явуулах тохиолдолдоо гэдгийг оруулж байгаа. Улаанбаатар хотод өсчний газар нэг давхар түрээсэлж ажиллахыг бол хэлэхгүй. Зөвхөн тэр орон нутагт газар худалдаж аваад барилга бариад үйл ажиллагаа явуулж байгааг хэлж байгаамаа. Аргачлалын хувьд бол байгаль орчны сайд, хууль зүйн сайдын хамтарсан тушаалаар 2025 онд аргачлалыг баталсан байгаа. Энэ аргачлалыг бас шинээр сайжруулалт хийгдээд одоо төсөл яам дээр явагдаж байгаа. За, ажлын хэсгийн гишүүн Одон Туяа гишүүн нэмж хариулъя. Салдангийн Одон Туяа гишүүн. За тэгэхээр маш олон гишүүдийн нийгмийн нөлөөллийн үнэлгээний талаар асууж байна. Тэгэхээр би нэг жишээн дээр ярив. Одоо Эгийн голын усан цахилгаан станцын судалгааны ажлууд эхлээд явж байгаа. За энэтэй холбогдуулаад бид бас энэ Эгийн голын усан цахилгаан станцын нөлөөллийн бүст хамрагдж байгаа иргэдтэй газар дээр нь очиж уулзалт хийсэн юм а. Тэгээ энэ иргэд яг одоо нөлөөллийн бүст ороод тэр одоо байгаа газар нь ингээд төсөл хэрэгжвэл яг усан давтагдах ийм эрсдэлтэй байсан учраас одоо нүүлгэн шилжүүлэх, тусад нь одоо энэ айлуудыг жишг баг болгох, тэнд хүүхдүүдийн сургуулийн асуудал шийдэх, за өөрсдийнх нь одоо орлогын их өсвөр, жимс зэмсгнээ тарихч гэдэг юм уу. Ийм зүйл дээр нэлээд одоо том одоо төсөл яригддаг. За тэгэхээр энэ хууль ямар үед одоо гол амжилттай хэрэгжих вэ гэхээр одоо улсын их хурлаар орох ашигт малтмалын тухай хуулинд тодорхой хувийг сум орон нутагт нь өгдөг болж иж. За, гүйцэг хариулчээ. Зардал очиж энэ орон нутагт энэ асуудлууд нь бол бас шийдэгдэх зардал нь шийдэгдэх юм аа. За түрүүн ихчээ гишүүн бас хөндлөө энэ нэг цөөн хүн шийддэг асуудал байна уу гэхээр өмнө нь бол харин цөөн хүн шийддэг байсан зөвхөн багийн дарга багийн одоо иргэдийн нийтийн хурал гэж. Тэгэхээр тухайн дарга бол юугаар шийддэг байсан бэ гэхээр одоо багтаа нэг компьютерч гэдэг юм уу машин унаач гэдэг юм аа. Одоо бол хүрээг нь өргөтгөөд бүх одоо иргэдээс нь нөлөөлийн бүсийн иргэдээс бүгднгээс нь санал авах, санал гомдлыг нь шийдвэрлэх ийм зүйлүүд бол байгаа. Тэгэхээр нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулинд бас энэ багийн иргэдийн нийтийн хурлын хугацааг аваа хийцснээс болоод энэ хурлууд нь хуралдахгүй байгаад байгаамаа. Тэгэхээр энийг ер нь буцааж оруулж заавал улиралтаа одоо хуралддаг энэ асуудлуудаа бас хамтарч шийддэг байж иж бас энэ хууль одоо сайн хэрэгжих болчиход байгаа.